Тимотед бичсэн Паулын 2 дахь загтал. Энэ бол Паулын бичсэн сүүлийн бас хамгийн хувийн чанартай загтал. Тус загтлыг Паул шоронд байхдаа эрхэм хамтрагч гарын шав болох залуу Тимотед хандан бичжээ. Тимотед эхний загтлыг илгээснээс хойш хэр хугацаа өнгөрсөн нь тодорхойгүй боловч Паулын нөхцөл байдал өөрчлөгдөн өмнөхөөсөө дорцсон нь харагдана. Паул Ромд хоригдсон үе гэдэг нь Үйлс номын 28 дугаар бүлэгт гардаг гэрийн хорионд байсан үеийг эсвэл гэрийн хорионоос гарсныхаа дараа нэлээд урт хугацааны туршид сайн мэдээний үйлчлэл хийж яваад Троас хотод баривчлагдсан хоригдсон үеийг хэлж байж болох юм. Аль нь ч байсан бай Паулыг шүүх хурал болж нөхцөл байдал сайнгүй байгааг тэр бичсэн. Энэ удаа амьд гарахгүй гэдгээ Паул мэдэж байв. Түнэр харанхуй мэт нөхцөл байдалд байхдаа Паул Эфес хотод үйлчилж байсан байх магадлалтай Тимотед хандан шоронд байгаа өөр дээрээ хүрээд ирээч гэжээ. Тэр өөрийнхөө ихлүүлсэн сүм чуулган тарих ажлыг Тимотед даатхан үлдээх бодолтой байсан юм. Загтлын бүтэц тун энгийн Тимотед хандан бичсэн 2 үндсэн хэсгээс бүрдэнэ. Эхлээд удирдагч болох дуудлага хүлээн авахыг уриалаад дараа нь Эфест асуудал тарьсаар байгаа өнөөх хуурамч багш нарын учрыг олцоход өөр рүүгээ хүрээд ирээрэй гэжээ. Тэгээд загтлын төгсгөл хэсэг бий. Загтлын эхэнд Паул Тимотийн төлөө болон түүний гэр бүл ялангуяа эмэг их Лой, ээж Юник нарын төлөө бурханд талархсан талархал бий. Ээж эмээ хоёр нь Тимотиг баг балчир байхаас нь хуучин гэрээг зааж сурган Есүс Месияд итгэх гүн бат итгэлийг суулгаж өгчээ. Энэ бат итгэлийнх нь улмаас Паул Тимотед хандан эхний уриалга болох Есүсийн тухай сайн мэдээнээс сайн мэдээг тунхагсныхаа төлөө шоронд зовж буй өөрөөс нь ичих сорилтод бүү ун гэж хэлжээ. Олон удаа шоронд хоригдсон түүний энэ байдлыг хүмүүс ичгүр гутамшиг гэж үзэх болсон тул Паул үүнийг инхүү онцлон загсан байна. Үнэн дээр энэ шалтгаанаас болж Паулын олон хамтрагч түүний элчийн дуудлагад эргэлзэх болсон. Тэдний дундаас Фүгел, Хермоген нарыг Паул нэр зогсон. Тэд ялтан гэгдэх болсон. Паултай нэр холбогдохоос ичсэн тул түүнийг хайж явсан. Паул Тимотиг айж ичилгүйгээр хүрээд ирээж гэсэн нь ийм учиртай. Энэ нь амаргүй гуйлт гэдгийг Паул өөрөө мэдэж байсан. Тимотиг ч эрсдэлд оруулах аюултай тул хамгийн чухал зүйл бол хүч чадлын их ундраг болох Есүсийн нэгүсэл гэдгийг Паул Тимотед сануулсан. Нэгүсэл зайлшгүй хэрэгтэй. Яагаад гэвэл Есүсийг дагна гэдэг амаргүй. Түүнийг дагахад танаас байгаа бүгдийг чинь шаардна. Есүсийг дагна гэдэг даргийнхаа хүсэлд бүхнийг нийцүүлэх гэж хичээх зэрэгтэй адил. Бас уралдаанд оролцохоор биеэ дасгалжуулж буй тамирчин шиг эсвэл шаргуу хөдөлмөрлөх тариачин мэт гэж Паул зөөрлөн хэлсэн. Тус 3 зөвөрлөл нь өөрөөсөө том зорилгын төлөө тууштай зүтгэж, золиос гарган саад бэрхшээлийг дэвсвэрлэн гарахад бэлэн байж агуу зүйлд хүрэх тухай юм. Мэдээж хамгийн агуу үлгэр дурайл бол Есүс өөрөө. Тэр эцгийнхээ хүсэлд өөрийгөө захируулж ромчуудын гарт цовдлуулсан. Есүсийн зовсны адилаар Паул Ромын шоронд зовлон зүдгүүр дунд байсан. Хүнд хүчээр байдал, золиос бол Христ итгэлт хүний амьдралын салшгүй нэг хэсэг. Тийм ч учраас Есүсийн амьлал нь Христ итгэлийн найдварын үндэс. Энэ талаар Паул маш утга төгөлдөр шүлэглэн хэлэхдээ хэрэг бид түүнтэй хамт өгсөн бол түүнтэй хамт мөн амьдрна. Хэрэг бид төвчвөл түүнтэй хамт мөн хаанчлна. Хэрэг бид түүнийг үгүйсгэвэл тэр ч бас биднийг үгүйсгэнэ. Бид итгэмжгүй байлаач тэр итгэмжт хэвээр байна. Учир нь тэр өөрийгөө үгүйсгэж үл чадна гэжээ. Бидний төлөөх Бурхны хайр Есүсийн үхэл амьдлаар дамжуулан шин найдварыг өгсөн тул Есүст итгэн дагсан хэн бүхэнд Бурхан зөвтгөл ба мөнх амийг амласан. Өөрийг нь үгүйсгэх хүмүүсийн шийдвэрийг Бурхан хүндэтгэн хариуд нь мөн адил үйлдэх болно. Тэглээгээд хүмүүсийн итгэмжгүй байдлаас болж Бурхан итгэмжт байдлаа хизээж орхихгүй. Тийм ч учраас Паул Тимотед хандан амаргүй байсан ч үнэн ч бөгөөд итгэмжтэй байхыг уриалсан. Захидлынхаа дараагийн хэсэгт Тимотиг Ромд ирэхээс өмнө хуурамч багш нартай нүр тулах зааврыг Паул өгчээ. Тэдний сургаал Эфес хотын сүм чуулганд хорт хавдар мэт тархаж, тэд чуулганы нөлөө бүхий эмэгтэйчүүдийг овоо хараандаа оруулан завхруулсан юм. Тимотед бичсэн эхний загталд гарсан өнөөх чинэлэг эмэгтэйчүүдийн талаар энд дурдсан байх магадлалтай. Хуурамч багш нар юуг буруу заасан тухай Паул тодорхой бичээгүй ч энэ талаар Тимот хэдийнэ мэдэж байжээ. Гэхдээ нэг зүйлийг цухас дурдсан нь тэд амьлал хэдийнэ болоод өнгөрсөн гэж заадаг байсан тухай юм. Тэдгээр багш нар махбодын амьдлалыг үгүйсгэдэг грекийн гүн ухааныг дагаж мөрдөн амьлал бол зөвхөн сүнсэн биеэр мэдрэх зүйл гэж үздэг байсан эсхийг бид мэдэхгүй. Эсвэл тэд сүнсний хүчээр амьлал яг одооноос эхлэх боломжтой гэдэг Паулын заасан сургаалыг мушгин говьлсон ч байж болох юм. Аль нь ч байсан ба тэд ирээдүйн амьлалын бат найдвар, шин бүтээлийг үгүйсгэж оронд нь өдөр тутмын амьдралаас тасарсан хэд сүнслэг Христийн шашныг бий болгосонд гол асуудал байв. Тийм учраас Есүсийн тухай жинхэнэ сайн мэдээг заах итгэмжтэй удирдагч нарыг томилохыг Паул Тимотед зааварлсан.
Тэд хуурамч багш нарын гаргаж ирсэн утга учиргүй маргаанаас хол байж Тимотийн хамтаар жанжин шугамаа барих ёстой тухай Паул бичсэн. Тэд Библийн түүхийн гол үйл явдал сургаал дээр анхаарлаа хандуулах ёстой. Энэ нь Паулын амьдарч байсан цаг үеэр бол хуучин гэрээг хэлж байгаа юм. Паул хэлэхдээ эдгээр судар нь Есүс Месияд итгэх итгэлээр дамжуулан авралт хүрэх мэрэгэн ухааныг өгнө гэсэн. Судрын гол агуулга нь Есүс рүү хөтлөх цогц түүхийг өгүүлэхээс гадна бүх хүн төрлөختөнд зориулсан мэрэгэн ухааныг заадаг. Дараа нь Паул судрын мөн чанар, зорилгын тухай бичсэн. Судар бүр Бурхны амьсгалснаар буюу Бурхны сүнсээр бичигдсэн гэсэн нь Библийн бичээсүүдийг бичсэн хүн бүр сүнсээр удирдуулсан бөгөөд энд бичигдсэн бүхнийг Бурхан хүмүүстэй мэдүүлэхийг хүссэн юм. Бодит зорилгын үүднээс Бурхан судраараа дамжуулан хүмүүст үгээ айлддаг. Эдгээр нь зааж сургадаг, өмнө нь мэддэггүй байсан зүйлийг мань мэдүүлж өгдөг. Би итгэдэг гэдэг хэрнээ итгэлийнхээ дагуу тууштай үйлдэхгүй байгаа зүйлсийг бидний нүүрэн дээр илчилж итгэлийнхээ дагуу байхад уриалдаг. Буруу бодол, зан үйлийг мань судар илчилж бас залруулдаг. Эдгээр нь намайг зөвхт байдалд сургаж, жинхэнэ хүн байх шинэ арга замыг олж харахад тусалдаг. Энэ бүгд нь Бурхны хүмүүс сайн үйлсэд бэлэн байхын тулд юм. Захидлынхаа төгсгөлд Паул өөрийгөө шоронгоос амьд гарахгүй байж магад гэдгийг Тимотед сануулад болж өгвөл өвлөөс өмнө хүрээд ирээрэй гэжээ. Тэр шоронд осгохгүй тулд үлдээгээд явсан зузаан хөрмийг нь авчрахыг Тимотед захисан. Түүнчлэн баривчлагдахтаа Троаост үлдээсэн хувийн бичиг баримтуудыг нь авчрахыг бас хүсжээ. Мөн аюултай этгээд болох Александраас болгоомжлохыг Тимотед захисныг бодвол тэр хүнээс болж Паул баривчлагдан хоригдсон байх. Шоронд хоригдсон түүнийг бараг бүгд хайж орхисон тухай захидлынхаа төгсгөлд Паул дурдаад амиа алдах байсан ч түүний хувьд цорын ганц тайлбарлалын их сурвалж нь түүнтэй хамт байж аврах Есүсийн бодит оршихуй гэдгийг бичжээ. Захидал ийхүү төгсдөг. 2 дугаар Тимот захидал нь Паулын нөлөө бүхий амьдрал, үйлчлэл нь байнгын сорилт, зовлон зүдгүүр тэмцэл дундуур өнгөрсөн гэдгийг сануулдаг. Есүсийг дагахад эрсдэл золиос заавал гарна. Та амьдралдаа хүндрэл бэрхшээл таагүй байдлыг урина гэсэн үг. Гэхдээ энэ нь Есүс байхгүй гэсэн тэмдэг биш. Дараа үеийн итгэгчдийн хувьд харанхуй, хүнд хэцүү мөчүүдэд Есүсийн хайр, үнэн ч итгэмжтэй байдал гарт баригдам бодит байх болно гэдгийг Паул олж мэдсэн. Энэ бол Паулын эцсийн захидал болох 2 дугаар Тимот захидлын гол санаа юм.